Цэвэр дэлгэцээр үзсэн. Сайн бацхан уу. New Media podcast-ийн маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаар маань сар шинийн special тавхандаа үрж байна. Ингээд хөтлөгчөөр New Media Club-ийн ахлагч буян амглан New Media Club-ийн ахлагч Ундрамнаар хөтлөө явж байна. Өнөөдрийн маань дугаарт Шинэ Монгол сургуулийн сор болсон сурагчдын нэг гайхамшигт ирмэн оролцож байна. Алгадчих. Манай ирмэн чи ер нь бол их завгүй. Тай бас нэг олимпиадаас медаль аваад хүрээд ирлээ. Энэ олимпиад нь ер нь юу болж байна? Чи өөртөө юу хийж байна? Тэрнээсээ эхлээд товчхон ярил яаж чинь. За сая бол Боводарч Гавьяат багшийн нэрэмжит шигшээ сарилга олимпиад боллоо. Эхний өдөр онол, дараагийн өдөр туршилт болоод яг хагасаа бүтэнсээ өдөр болоод дуслаа. Алттай маш ойрхон зөрүүтэйгээр яг мөнгө медаль авлаа. Гэхдээ бодлууд нь сонирхолтой, туршилт ч гэсэн сонирхолтой гоё олимпиад боллоо. Дүүргээс авч чадаагүй улсын эрхээ саяны олимпиад дээр нөхөд авлаа. Баяртай байна. Бас дээрэс нь Азийн физик олимпиад, олон улсын физик олимпиад тооцогдох оноонуудаа бас ингээд аваа явж байна. Одоо энэ жилдээ Азийн физик олимпиад цаашлаад олон улсын физик олимпиад явах зорилготой байна уу? Мэдээж манай ирмэн чинь юун төлөө гайхамшигт ирмэн блэ? Маш олон амжилттай. Зөндөө олимпиадад 9 дугаар ангиасаа 8 дугаар ангиасаа оролцоод маш сайхан амжилттай явж байгаа. Тэрийг нь одоо энд ярил Дурдаад баршгүй их байгаа. Тийм цаг хүрхгүй. Тийм учраас ирмүнээсээ бас онцлох өөрт нь ингээд гоё сэтгэлд нь үлдчихсэн хэдэн амжилтыг нь сонсъё. Тэгээд бас ойрын зорилгыг сонсъё гэж бодлоо. 9 дугаар ангийн улсын олимпиадаас хүртэл медаль авч ирсэн. За тэр медаль нэлээд үнцэнтэй. Ягаад гэвэл яг физикт одоо анх оруулсан гэх юм уу, дурлуулсан тийм үндэс болсон гэх юм уу. Тэгээд тэрнээс хойш гүнзгийч эхэлсэн. Тийм болохоор тэр одоо медаль маань яг улсын олимпиадаас гэхээс илүү яг үндэс гэдэг утгаараа нэлээд үнцэнтэй. Энэ жилийн улсын олимпиад манаас надад итгэл өгсөн. Сая бас нэг онлайнаар оролцсон олон улсын астрономи олимпиад бас туршлага болсон. Энэ жилийн нэрэмжит олимпиадууд олон улс Азийн оноо тооцогдох учраас их чухал олимпиадууд байгаа. Тийм болохоор яг эдгээр олимпиадууд нэлээд үнцэнтэй байгаа гэж бодож байна. Энэ жил Азийн физик олимпиад бол олон улсын физик олимпиад явж үзэх зорилготой байгаа. Медаль авмаар байгаа ч гэсэн яг гол зорилго нь бол оролцож үзэх байгаа. Тиймэрхүү олон улсын олимпиадад ороод ямар хөө байдیں۔ Илүү өөрөөсөө мундаг хүүхдүүдтэй зөвхөн хамтраа явах гой санагдаж байгаа. Миний мэдхийн ер нь манай үеийнхний гэлтгүү доод дээд үеийнх ирмэн бол ингээд бүх хичээлдээ чигээд ер нь бол дунд чинь 100 тийм хөгжтэй. Тэгтэл одоо ингээд бүх хичээлдээ сайн байсан байж яагаад одоо яг физикийг сонгох боломж яг юу хамгийн төлөв болов хизээ авах юм. Би дунд ангидаа бол яг физик олимпиадын бэлтгэл явдаг байсан. Тэр үедээ бол нэг одоо онцгойрч бэлдэж байгаагүй зүгээр багш яв гэд ер нь бол явж ирсэн. Яг тэр улсын олимпиад бэлдэж байгаа үедээ ер нь бол физик ер нь өчүүх хэсгийг жоох ингээд сонирхолтой байгааг нь анзаараад тэг мэдрээд дурлж ирсэн. Бусад шинжлэх ухаанаас яг ялгаатай гэх юм бол бодит амьдрал дээр яг харагдаж мэдрэгддэг санагддаг. Одоо жишээлбэл эсэн дээр гулгаж авах тийм физикийн үзэгдлүүд бүх юм одоо яг физикийн үзэгдэлтэй холбоотой санагддаг. Ямар ч одоо үзэгдлийг шууд ингээд амьдаар туршилтаар ингээд харагдаж болно. Хим биологи гэх юм бол заавал микроскоп ч юм уу тиймэрхүү юм шаардлагатай. Физик болохоор яг шууд хүний нүдэнд харагдаад яг илүү ингээд сонирхолтой. Энэ олон жил ер нь нэлээд удаан физикээр явлаа шүү дээ. Ер нь бол бидний мэддгээр бол үед маань ингээ олон ирмөнүүд байна. Аль ирмөн гэхээр физик ирмөн гэхээр л чамайг шууд мэддэн шүү дээ. Одоо тэр ингээ тэр гэхээс илүү шууд физик ирмөн. Тэгэхээр тийм болтлоо маш удаан физикээр явсан байна. Тэгэхээр тэр хугацаанд маш олон олимпиадад орсон байх. Тэр олимпиадуудаа ороод ойлгосон зүйл тас ахвалцвал юу вэ? Мэдээж олон удаа шамтарч исэн. Физикийн шинжлэх ухаан бол ер нь бол нэлийн хүн шинжлэх ухаан маттай холбогддог. Олон өдөр нэг бодлого хүртэл нохоо суужсэн. Тэр үед бас нэлийн шамтрах үе байна. Гэхдээ яг амтанд нь ороод суухаар яаж хэцүү байсан энэ учрыг нь олно одоо яагаад ийм юм бол гэж бодох одоо хүсэл байдаг. Олимпиад медаль авахын төлөө би ордгоо. Олимпиад болохгүй ч гэсэн энэ физик бол үргэлжлүүлэл хийн. Яагаад гэвэл яг дуртай байж байгаа. Яг медаль авахын төлөө биш. Тийм болохоор яг энэ олимпиад гэдэг бол мэдээж өөрийгөө сорин сүүлийн олимпиадад анзаархад бусад хүүхдүүдтэй нэлээд татнасч нэг зорилготой, нэг хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдтэй цуг хамтраад хооронд өрсөлдөж байгаа ч гэсэн найз болоо явах их дагалдаж байгаа. Олимпиадаас ганцаараа биш олуулаа цуг нэг зорилгын төлөө явах тиймэрхүү зүйл ойлгосон. За дээрэс нь бодлого хамгаалалт гэж болдог. Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулна. Гэхдээ яг тэр хүн ч гэсэн яг өөрөөр бодож байгаа тэрийг ингээд хүндэтгээд өөрийнхөө санааг ойлгуулад нэг хүнтэй зөв харьцах хэрэгтэй юм байна гэдэг тиймэрхүү юм ойлгосон. Олимпиад гэдэг бол яг медаль зөвхөн биш, маш олон зүйлийг ойлгож болно гэж Кохай нартай хэлмээр байна. Гол зарчим бол ер нь медалийн төлөө биш, яг сурах
илүү гүнзгий судлах, хүсэл эрмэлзэлтэй артаад хийвэл илүү үр дүнтэй гэж хэлмээр байна. Одоо медаль авахын тулд игээд дургуйч гэсэн игээд юм бол ямар ч амжилт гарахгүй гэж бодож байна. Мэдээж тууштай байдал хэрэгтэй. Би бас заримдаа хиймээргүй болцдог физик зэнгүүд 1-2 өдөр ингээд завсарлага авдаг. Тэгэхгүй бол ингээд хитрхи хиймээргүйдийг хүчлээд их юм бол чаддаг юм хүртэл ингээд чадахгүй болцдог. Тийм болохоор 1-2 өдөр ингээд завсарлаад ч юм уу те эсвэл өөр найзлаар хөгжилтэй ч юм уу нэг тиймэрхүү цаг бас гаргаж авах зүйтэй гэж бодож байна. Ер нь гэхдээ олимпиадыг ихэнх хүмүүс өөрийгөө шалгах гэж бус хүмүүстэй өрсөлдөх гэж орж ийн гэж боддог. Гэтэл одоо ингээд ирмүний зүгээс сонсохоор бас өөрөөр харж болох юм байна шүү дээ. Олимпиадынхаа имийг сурахаас гадна тэг хүнтэй харьцах гэдэг. Тиймэрхүү өнөөдрийг сурч болдгийг гэдэг ингээд сонсох бол үнэхээр сонирхолтой байна. Шинэ зүйл мэдэж авч ийн. Үнэхээр үнэгүй. Тийм шүү. Ер нь би ч гэсэн ингээд химийн олимпиадад оролцоод зөндөл олимпиад болж шүү дээ. Тийм нэрмжтэй олимпиад, улсын олимпиад гэж зөндөө болж байна. Жишээ нь би бол сая өмнө хэлсэн шиг нэлээд өөр сургуулийн хүүхдүүдэд татнасдаг. Ингээд бид нар бие бинийгээ нэг танихгүй, нэг ангийн хүүхдүүд биш, нэг сургуульч биш. Тэгсэн мөртлөө ингээд олимпиад дээр таарахтай гоё найзууд байдаг. Тэгэлэрхдэг хүн гэвэл юм байна. Тэгээ нэг биш зөндөө олон байж болно шүү дээ. Ямар ч сан аав ээжтэй бол талархаж байгаа. Ямар ч үед тусалж дэмжиж ирсэн мэдээж ойлгомжтой байх. Дээрээс нь багш нар эцгийн онцолж хэлэх анх 2 багш дунд ангийн яг суурийг тавьсан замсаалагчд бол их талархаж байгаа. Үүнээс гадна бага ангийн багштай бас талархаж байгаа. Яа тэгвэл бага ангид бүгдийн зан чанар тэгээд хариуцлагатай байдал эдрээ бүгдийг суулгаж өгдөг болохоор их чухал санагддаг. Тэгээд бүх мэргэжлийн багш нарт их талархдаг. Янзхан физик гээд туссан бол бас өөрөө болсон. Дунд ангид би яг бүх хичээлд ингээд жигт анхаарал тэгээд ахлаа ангидаж гэсэн юм бол бусад хичээлд ингээд сонирхолтой байдаг гэсэн. Ганцхан физиктэй төвлөрмөр байсан ч бусад хичээлийнхаа даалгавар хичээл эдрийг нь үзээд тахлаг бат суусан гэх юм уу. Тийм болохоор тахлаг бат суулгасан. Дээрээс нь нэг зүйл рүү хитрхи туйлшруулаагүй бусад талаас нь ингээд жигт барьж исэн тийм багш нар гэж үзэж байгаа. Тийм болохоор бусад бүх багш нартай талархдаг. Үүнээс гадна манай мэдээж найзууд, ангийн хамт олон асуудал тулгардаг. Тэр үе тэрийгээ найзуудаа ингээд хуваалцаад ярихад сонсогч болж чаддаг найзуудтай баярлдаг. Бид гурав болвол бадминтоны дугууланд явж байгаа тий. Хоёулаа бас өмнө зүүн нэлээд хамт гадуур дотор теннисдсэн. Энээс гадуур бас чамд ямар хобби байна? Тэгээ өөрийгөө яаж хөгжүүлж байна? Одоо манай алтаа багш хэлдэг штеп хүн чинь ингээд оюуны стрессээ тайлах хэвээр дугуулын зэрэгцтэй бие хөдлөх тий. Чи яаж оюуны стрессээ тайлж байнга хичээл хийсэн бол бас энэ өндөрлөлт төрөхгүй байсан байж болно. Тэгэхээр яаж тэр ядгагаа тайлж вэ? Ер нь төлөө цагаараа юу хийдэг вэ? Спортоос гадна. Спортоос гадна кино үзэх дуртай. Гэтэ ойрдоо кино үзэхгүй байна. Аним үзэх дуртай. Бодлого бодохдоо заримдаа дуу сонсдог. Тэгээ энэ маань ингээд бодлогодоо гүн ингээд автахаас илүүтэй ингээд enjoy хийгээд яг физикийг илүү ингээд мэдрэх талаас нь байдсан болов уу гэж бодож чинь дуу сонсохоо ингээд бодлого бодохоор Ирмэлж говь хөтөлбөрт явал хэдүүлээч автобусаар нэлээ их явал кино таалгуулаад ингэдэг ямар кино байдаг ингэвэл анхаа багштай хоёр өстой уралдаж таарад идэг гэсэн. Тэгэхээр ийм учиртай байсан баг нэ шүү дээ. Тэр үед л аяг юм кино үздэг юм байна да гэж анзаарч ирсэн. Тийм байна. Чиний сая хэлсэн дуу сонсонгоо бодлого бодно гэдэг чинь бас их бодож байгаагүй санаа шүү. Тийм байна. Юусэн анзаарч байгаа хүн байна. Бид нар чинь бол ингээл төвлөрөх гэж дуу сонсдог байсан бол энэ хүн эрэндээ одоо ингээд дурлахын тулд улам сонирхохын тулд бас дуу сонсч болдог байсан юм байна. Тийм байна. Гэдгийг анзаарч. Одоо бас дараа цаашдаа бас би өөртөө хэрэгжүүлээ те. Магадгүй би илүү enjoy дэх чинь билүү имийг ялгая. Тэгэхээр бас баярлалаа. Гоё санаа байна. Ингээд бид нар 12 дугаар анги боллоо. Эхний хавц хичээлээ дүүргээд дуусчлаа. Төгсгөл маш цөөхөн хоногуд үлдсэн байна. Маш завгүй өдрүүд үлдсэн байна. Хүн төгсөөд ирээдүйд оюутан болоод ажилчин болоо амьдрахад дурсамж хамгийн чухал шүү дээ. Тэр энэ ахлах сургуультаа өнгөрөөсөн хамгийн гоё дурсамж чинь юу гэдэг вэ? Хамгийн сэтгэлд үлдсэн. Олон дурсамж байгаа. Яг нэгийг онцолж хэлнэ гэдэг юм жоо хэцүү байна. 12 дугаар ангид оронгууд цаанаасаа нэг жоохон өөр байсан. 9 сараас хойш цаанаасаа нэг төгсөж байгаа гэдэг мэдрээд нэг л ер нь жоохон өөр байд юм лээ. Төмс сураасан, грин скул явсан тэр бүхэн их дурсамжтай санагдаж байна. Би өмнө нь аль тэгэж төмс сурааж ногоо урааж үзэж байгаагүй. Тийм болохоор илүү үнцэнтэй хичээл заасан. Ангийнхантайгаа илүү татнасаа, үеийнхантайгаа татнасан тийм цаг байсан. 12 дугаар ангид орсон ч юм уу тэр дурсамж илүү үлдсэн гэж бодож байна. Грин скул тог тасарч байхад ингээ бүгд утасныхаа нэглээр хичээлээ сууж авах бас таалагдсан. Бүгд өглөөр босоод хичээлээ хийгээ сууж авахад бас яасан мундаг юм байна гэж бодож байна.
Одоо энэ үлдсэн 3-4 сард урсамж бүтээгээд харамсахгүйгээр төгснөх юм уу? Хүмүүс ингээ зарим хүмүүс төгсчөөд одоо урсамж бүтээх байсан, өөр юм хийх байсан гэж боддог байж магадгүй. Тийм болохоор би яг харамсахгүйгээр гэсэн чидийн юм турсч үзээд төгсөе гэж бодож байгаа. Бас яг ингээл төгснө гэсэн чинь ингээл нэг эвгүй болоод цээж зангираал гэдэг шиг сонирм болоод явчих шүү. Одоо ингээл төгсөж байгаа юм байна шүү дээ. Сая яг ингээл тимд явсан гэж бас ярьсан чинь яг ижлэхэн бодож байна. Төмөс ураснаа бодгоор яа бас л хэцүү байсан. Гэхдээ эргээд бодоход ингээл амар гоё дурсамж бүтээсэн. Эргээд 10 жил 20 жилгээ уулзахаар тэрийг л ярих юм байна гэл юм шар ус босч байна. Одоо ингээм хамгийн сүүлийн асуултаа ирмөнийхээ цаашдын зорилго мөрөөдөл ер нь юу вэ? Наацсан их сургуульд сурыг гэж бодож байгаа. Тэгээд сурахдаа яг physics гээд major гэдэг одоо физик гээд тэр чиглэлээр сураад явъя гэж бодож байгаа. Minor гээд одоо хажууд нь ингээд сурдаг хичээлийг болохоор яг батны бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ математик сонгож магадгүй, астроном сонгож магадгүй. Тэрийг бол яг 100% мэдэхгүй байгаа ч гэсэн бараг астроном талтай байж магадгүй гэж бодож байна. Физик хажуугаар астроном гэдэг салбар нэлээд чухал, сонирхолтой, олон учир битүүлэг зүйл байдаг. Тийм болохоор илүү судлах юм сонирхолтой. Урчаад дараа нь Монголд ирэх гэж бодож байгаа. Монголын астроном, физикийн салбар бол хөгжиж эхэлж байгаа. Гэхдээ хангалттай болоогүй гэж бодож байна. Ялангуяа астрономийн салбар бол нэг сайн хөгжөөг гэж бодож байна. 10 жил заадаггүй, сурагчид нь нэг юм мэддэггүй. Тийм болохоор яалтчгүй энэ салбар бол их чухал. Тусдаа том салбар гэж бодож байгаа. Тийм болохоор энэ салбарыг Монголын хүүхдүүд сурагчдад илүү олж мэдүүлэх, үгээр дэлгэрүүлэх ажилд одоо хувийн нэмрээ оруулах хүсэл байгаа. Гэхдээ яг нарийн юмыг одоо яаж хийх гэдгийг бол одоохондоо бодоогүй байна. Тэгээд дээрэс нь оюутны амьдралыг туршлага хөрөнгөлүүлээд 10 жилийнхтэй адилхан дурсамж хөрөнгөлүүлээд сонирхыг бодож байгаа. Тэгэхээр төрийн урилгыг маш уриалгахнаар хүлээж авсан үеийн найз Ирмүндээ баярлалаа. За энэ хүрээд өнөөдрийн маань подкаст өндөрлөж байна. Үзэгч та бүхэн маань ирж буй 17 дугаар жарганы гал мөр жилдээ онд мэд тарган тавтай орцгоогоорой. Сар шинэндээ сайхан шилээрээ.